Нарантуул захын эзэн сайхан самбуугийн дүүш Бат самбуу одоо надыг одоо дээрлэхэд энэ бэлэвсэн эмэгтэй энэ одоо юу хийж чаддгийг яадаг гэсэн байртаа надыг дээрлэхэд ингээд нөхрийн 100% нөхрийн нэр дээр байсан компаниг өөрийнхөө нэр дээр ингээд сэмхэн шилжүүлээ авцсан. Тэгээ одоо за нэгэн цагт Монгол ардын намаас улсын хурлын сонгуульд нэр дэвшиж явсан Шинэн самбуу овогтой Бат самбуу гэх чинь өөрийн хөрөнгө мөнгө танил талаараа эрдэж бэлэвсэрч үлдсэн эмэгтэйг дарлан дээрлэж буй маш ностой үйлдэлийг болсон явдал нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар хүргэнэ. Дарлагч. Миний нөхрийг Бомын Батуулд гэдэг нөхөр маань одоо ингээд удам дамжсан геологч. Монголын уул уурхайн салбарт бол одоо их том хувь нэмэр оруулсан өөр нөхрийн маань аавч тийм хүн. Нөхрийн маань аавыг бол Бом гэдэг, Эрдэмтэн Бом гэдгээр нь бол Монголын ард түмэн ч юм уу геолог уул уурхайн салбарынхан бол ерөөсөө андахгүй. Багнуурын нүүрсний орд, Налаахын нүүрсний орд, тэгээ ер нь нүүрсний орд дээр бол одоо ингээд өчнөө зөндөө газар бол тэр бүтээлийн тайлан дээр нь бол тусгагдсан байдаг. Тэгээ олон газар бол ингээд хайгуул хийж энэ ордуудыг бол нээсэн маш их одоо энэ гар бие оролцож одоо тэргүүн игнэнд нь явж ингэж энэ бүгдийг бол нээж ажил хийж насаараа геолог уул уурхаад бол хүчин зүтгэжсэн. Нөхөр маань ч адилхан, нөхрийн маань аавч адилхан ийм улсууд одоо байсан юм аа. За Монгол улсын ууган геологчдын нэг болох Эрдэмтэн Бомгойг уул уурхай геологийн салбарынхан бол амтахгүй. За энэ эрхэм Налаахын нүүрсний орд, Эгийн голын нүүрсний орд тэр битгийл Монгол улсын нүүрсний айс савын талаарх мэдээлэл нэртэй ланцгар том бүтээлийг одоо тойрвж явсан Монголын одоо маш алдартай геологчдын нэг мөн юм аа. За энэ эрхэм Монгол улсынхан одоо бүхий л газар нутгаар явж эрдэс баялаг тулгуурлах ажилдаа өөрийн хүү Батуулдыгаа хүүхэд ах наснаас нь л дагуулж явдаг байсан байгаа юм аа. Монгол улсын хамгийн урдаа барьдаг одоо хамгийн шилдэг геологч аавыгаа дагаж бүр хүүхэд ах наснаас л одоо энэ геологийн уул уурхайн хайгуулын ажилд одоо мэрэгшиж хамтжсан Батуулд нь одоо хичээн суралцсны эцэст Монгол улсын шилдэг геологчдын нэг болж чадсан билээ. Миний хань бол одоо өөрөө бол одоогийн бөөрөлжүүдийн цахилгаан станц гэж яригадаад байгаа. Тухайн үедээ бол Цайдам нуурын Хүрэн нүүрсний орд гэдэг газар байсан. Тэрэн дээр бол одоо тэр Хүрэн нүүрсний ордыг бол одоо өөрөө бүр ганцаархнаа ингэж өөрөөс олон жилийн судалгаа хийж агаад өөрөө тэрийгээ бүр ингээд ганцаараа бүр ингээд бүх юм уншиж тайлан дээр ч маш их судалгаа ганцаараа бол хийсэн. Тэгж байгаа. Тэгээ тэрийг дараа нь өөрийнхөө 100% бас дангаараа эзэмшсэн өөрийнхөө компани дээр бол Бом Цайдам гэдэг компани дээр анх бол авч ирсэн. Тэр нь бол албан ёсоор одоо бүтээлийн тайлан дээр нь бол бас тусгагдсан байдаг. Тэгээд тэрийг анх ингээд тэр өөрөө ингээд ажилуулад өөрөө хийж явахдаа хүүшээ болроо эн чинь бүрээсээ асар том одоо Монгол улсыг одоо ингээд хангахаар хэдэн жил ингээд 30 жил ч юм уу 50 60 ч юм уу өшөө судалгаа ивэл өшөө их юм гарах юм байна. Ингээд хангахаар ингээд асар их ингээд нөөцтэй газар биш ингээд би зөндөө юм хийгээд судалгаа хийгээд унссан. Тэгээд мен ч одоо Монгол улсыг ингээд хангана энэ хангалттай ш тэгэл ингээд тэгжсэн. Тэгж ярьжсэн. Цайдам нуурын Хүрэн нүүрсний орд. Энэ Хүрэн нүүрсний ордыг бол 1% юм уу за 0.5 байсан ч гэсэн нэр биднэрт бол хангалттай одоо манай гэр бүл үр ач нар маранд ингээд хангалттай гэж бүр ингэж ярьдаг. Хитрхи одоо ингэж юмд одоо ингэж шунаад бол хэрэггүй хүнд чинь нэг жоохон юм л байхад болно шүү дээ. Тэгж ярьдаг байсан.
Өдгөө Монгол улсыг цахилгаан эрчим хүчээр хангаж буй бөөрөлжүүдийн цахилгаан станцыг хүрэн нүүрсээр хангадаг цайдам нуурын нүүрсний орд нь бол багадаа 300 сая тонны нөөцтэй тэр бөөрөлжүүдийн цахилгаан станцыг хамгийн багадаа 80-аас 100 жил нүүрсээр хангах үз тийм ланжгар ордгийг та бүхэн бодцгоо. Төв аймгийн Баян суманд байрлах цайдам нуур нүүрсний ордод хайгуулгыг анхныхаа албан ёсны зөвшөөрлийг геологч Батболдын хувьд бол 1998 онд Ашиг нутгал газрын төсний газраас тухайн үед бол авч байсан. Тэрээр уг хайгуулгын зөвшөөрлийн дагуу 2 жилийн турш өрөмдлөг хайгуулга судалгаа тийм ээ геологч хүн хийж болох бүхий судалгаа хийсний эцэст бол энэ орд нь хамгийн багадаа 300 сая тонн нүүрсний нөөцтэй юм байна гэдгийг бол тогтоосон. Ингээд энэ сайхан ордыг нээчээд маш их баярлж догдолж байх яг тэр үед нь тухайн үедээ Монгол улсын тэргүүн баян хэмээгдэж байсан сайхан самбуу тийм ээ наран туулын боо сайхан самбуу гэдгээр та бүхэн сайн мэднэ. Энэ хүний төрсөн дүү Бат самбуу гэдэг нөхөр энэ геологч Батболдыг бүр ирж хайж сургалцаар байгаад ирсэн байгаа юм. 2000 онд Бат самбуу сайхан самбуугийн дүү байна гэд манай нөхөрт өөрийгөө танилцуулаад анх бүр манай гэрт ирж ирсэн. Тэгээ ирээд ингээд та намайг ингээд энэ орд дээр ингээд намайг та авч ажилуулаач. Тэгээ та намайг аваач ингээд ажилуулаач би ингээд таныг дагаад ингээд ажилламаар байна гэдэг ингээд анх ирж ирсэн. Тухайн үед бол тэрийг би бол мэднэ. Өөрийгөө болохоор Монгол улсын тэргүүн баячуудын нэг болох сайхан самбуугийн төрсөн дүү Бат самбуу байна хэмээн танилцуулсан энэхүү эрхэм энэ геологч Батболдыг ирж хайж сургалж өссөн цаад шалтгаан нь юу байсан бэ гэхээр энэхүү том ордыг нь шинээр нээсэн тэрхүү том ордыг нь ямар нэгэн аргаар зочуулан авах гэсэн атгах санаатай байсан гэдгийг тухайн үедээ бол геологч Батболд бол мэдээгүй юм байлээ. 2017 онд нэг өдөр л нөхөр маань жоохон халамцсан орж ирээд л энэ би ингээл юу яал орж ирэл намайг эднэр бөөрөлжүүдийн нэг цайдмаас намайг өөрөө тэр чинь бөөрөлжүүц гэж ярьдаг анхнаасаа цайдам гэж нээсэн болохоор цайдам л гэж ярьдаг. Тэгээ цайдмаас намайг хөөчлөө штэ. Бараг нэг амьдралынх нь бараг тал үе нь явсан тийм хугацаатай тэнцэхэр өөрийнх нь бол бүтээл байсан гэсэн үг байхгүй нэг гэсэн доо. Хүн чинь тийм юм яг тэгээ эднийд ингээд алдчихлаа гэд ингээд аюу сэтгэл санаагаар унцчихсан. Тэгээ арх ууччихсан. Тэгтээ тэгэж нэг ууч чалихгүй нэг жоохон халамцсууд. Тэгээ бүр орж ирээд гэртээ орж ирээ бүр уйлж исэн. Хүн амьдралынхаа талыг зарцуулан байж нээсэн олон жилийн хөдөлмөр судалгаа шинжилгээ өрөмдлөг асар их хөрөнгө мөнгө зарцуулж хийсэн ажлаа маш их хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүст учрыг ч мэдэхгүй байж гад л бүгдийг наалтна гэдэг чинь бол харамсаад орших зүйл мөн шүү дээ. Тэгээд геологч Батболдын хувьд болохоор тийм бод номхон эрдэм номын тийм эдийн шуналгүй тийм хүн байсан учраас бол тухайн өдөр л нэг өдөр харамсаал тэгээд тэрнээс хойш дахиж энэ авалтынхаа талаар нэг яриад гуниглаад байгаагүй юм байна лээ. Ер нь энэ геологч Батболд гэдэг хүн ямар бод номхон ямар их шуналгүй хүн бэ гэдгийг нь бол дараах ярианаас та бүхэн бас мэдж авч болно. 97 онд Баян хонгорын шаргалжуудын ариун өвөр хангаан зүүл суманд гэд ингээд нэг алтны илэрцгэл ярддаг юм лээ. Би бол сайн мэдэхгүй шүү дээ геолог. Тэгтээ ингээд энэ бүгдийг ингээд алтны орд ингээд байсан алт гарсан. Тэгээ хамгийн гол нь тэр Баян хонгорынхоо асар их хөрөнгө гаргаад зарчаад Баян хонгорын ариунтх тэр нөгөө аршаан гэж үүдэг шүү дээ. Шаргалжуудын аршаан. Аршааны ариун тэр авид ухаж ингэж хайгуул хийж байгаа тэгээ болцсон. Айгүйх алт гарсан гэхдээ өөрөө дургуцаад. Ерөөсө болио энэ ингээд аршаа устаа газар нэг л болохоо байлаа гэл нэг өдөр л ерөөсө болио гэл тэгэл ажиллаа буулгаал явцсан шүү дээ. Өөрөө бүр тийм хүн байхгүй юу. Тэр ерөөсө тэгэж хамаагүй юм хүнддэггүй. Өөрт нь эвгүй санагдвал за энэ газрыг болио гэл орхичдаг. Тэгээд нэг юм болгоныг ухад хөнгөөд байдгүй. Тийм тэгэл өөрөө их энгийн даруухан хинэггүй ч гэх юм уу геологч нар чи хөдөө явж байгаа геологч нар чи хинэггүй шүү дээ тийм тэгэл явж идэг тийм л хүн. Ингээд геологч Батболд эрдэм шийдгээ судалгааныхаа ажлыг бол хийсээр л байсан. Тэрээр
бүр хүүхд ахуй цагаас л аавынхаа хамтаар тийм ээ Монгол улсынхаа бүх аим сумдаар яваад үзчихсэн. Ер нь Монгол улсын одоо энэ эрдэс баядаг Монголын хаяг хаана байдаг вэ гэдэг ер нь ингээд багцаалддаг болсон хүний хувьд бол эрдэл судалгааны хайд нь бол тийм хүнд байгааг нь тодорхой. Ингээд тэрээр Хинтээ аймгийн Гашаар суманд судалгаа хайгуул хийж авчгаад 2914 га талбайг хамарсан зүүн гол толгой Эрдэнэт гэх нэртэй дис молибдены орд газрыг нээж уг ордыгоо одоо өөрийнхөө 100% эзэмшдэг Арвин цайдам гэдэг компанийнхаа нэр дээр албан ёсоор бүтгэж авсан байдгийн билээ. Одоо өмнө гаргасан алдаагаа дахин давтахгүй тул шүү дээ. Ер нь Монгол улсад одоо хаана юу байдаг, тэ одоо энд юу байдгийг, энэ ареонд юу байдгийг, энэ аймагт юу байдгийг одоо бүгдийг энд бол одоо нэг ийм одоо ховор элемент гэдэг, энд одоо нүүрс их гардаг, эндээс алт гардаг гэд бүгдийг ер нь баг ингээд чэйжэр ярьдаг, ингээд толгойд нь байдаг юм нь бүх юмнууд нь тэгээд өөрөө болохоор тэгдэг. Ерөөсөө хүн шуналтаад хэрэггүй, хүнд газар бидэрт өгөх юмаа өгнө, өгөхгүй юмаа өгөхгүй. Ингээл энийг бүгдийг авна гэл юм хомхоо сэтгэлээр юмд хандаж болохгүй. Юм хомхоо хийж ерөөсөө болохгүй гэж л ярьдаг хүн байж. Монгол улсын геологийн салбарт нэг насны амьдралаа зориулж одоо эрдэс баялагын сайдаас Монгол улсын тэргүүн геологчдыг одоо цолыг хүртэж явсан одоо бумын Батболдгой хамгийн сүүлд нээж илрүүлсэн одоо энэ хүчис молибденыхаа орд бүхий одоо энэ Арвин цайдам компанийн ар гэртэн одоо цорын ганц өв болгож үлдээгээд 2022 оны 11-р сарын 13-ны өдөр өвчний улмаас гинтэл таалалд өгсөжээ. онд нас ороод тэгээд бид нар бол одоо өнгөрчин гэж ерөөсөө хүн боддгүй юм билээ. Тэгээд бид гуравт бол жоохон айгүй хүнд тоссон. Тэгээд тэр үед 23 онд би ингээд өв нийлэх хүсэлт өгдөг гэд надад нэг хүн манай натрууд таньдаг хүн ихч маань хэлээ. Тэгээ өв нийлэх хүсэлтөө өгöd бид нар бас юм асуудлыг зэгцлэх ёстой гэд нэг 6-7 сарын дараа өнгөрснөөс нь хойш тэр болтол бид нар чи тийм юм бодохгүй л явж байгаа. Ерөөсөө хүн боддгүй юм байлээ тэр өв хөрөнгөний талаар ч ерөөсөө юу тийм бодох манта. Монгол улсын иргэний хувьд заасны дагуу одоо альва хүн нас барсны дараа 6 сар өнгөрөнгүүд одоо ар гэрийнхэн тийм ээ одоо хууль ёсны өв залгамж эцэгч нар нь одоо тухайн ам хөрөгчийн нэр дээр ямар одоо хөрөнгө байна вэ? Үл хөдлөх хөрөнгө юу байна? Хуулийн этгээд юу байна гэдэг лавлгааг нь улсын бүртгэлийн ерхий газраас гаргуулж аваад улмаар бол одоо өв залгамжлах хүсэлтийн одоо холбогдох байгууллагаар одоо нотариусаар дамжуулан улсын бүртгэлийн ерхий газарт гаргадаг хууль журамтай юм байна л да. За ингээд насны орсоос нь яг 6 сарын дараа буюу 2023 оны 4 сарын 26-ны өдөр ар гэрийнх нь одоо улсын бүртгэлийн ерхий газрын хуулийн этгээдийн газраас лавлгаа гаргахад бол бумын Батболд гэдэг хүний нэр дээр бол Арвин цайдам гэдэг компанийн 100% хувьцаа өөр одоо ямар ч хувьцаа эзэмшгүй цоор ганц юм компани байна гэдгийг бол гаргаж өгсөн юм байна лээ. Тэгээд 23 оны 10 сард яг албан ёсоор одоо өв залгамжлынхаа гэрчлэгийг үүсгээд одоо бид нар гэр бүлээрээ авах гэж байгаа шүү дээ. Өөр хүүхдүүд бидний хөрөнгө учраас тэгээ авах гээд ингээд өгсөн чинь 10 сарын 12-нд надад улсын бүртгэлээс лавлгаа авахд энэ Бацанбуугийн нэр дээр одоо шилжчихсэн байсан. 10 сарын 12-нд. Хүн нас урсны дараа хуулиндаа бол жилийн дотор л одоо ямар ч хөдөлгөөн хийх ёсгүй юм билээ. Өв хөрөнгө одоо ямар ч хөрөнгө байсан. Гэтэл жил болоогүй байхад одоо Бацанбуу 7 сар болсон байхад өөрийнх нь нэр дээр шилжүүл авцсан байгаа. Улсын бүртгэл дээр очиж бичиг баримт бүрдүүлээд шилжүүл авцсан. Жил болоогүй байхад ч бүр тэгээж 100% талигчийн нэр дээр байсан компани шүү дээ. Арвин цайдам чинь. Ерөөсө Бацанбууд ямар ч хамаа байхгүй. Гэр амар ууз
Монгол улсад одоо хөрөнгөтэй, мөнгөтэй, маш их танил талтай хүн бол хуулийг яаж л уландаа гисэж болдгийг энэхүү үйл явдал бүр тодорхой харуулж байгаа үстэй. Үнэхээр одоо энэ хөрөнгөтэй, мөнгөтэй энэ Шинэн самбуугийн Бат самбуу гэдэг нөхөр бол ийм л актер эд шидтэй, ийм л актер давлан одоо хуулийг хүснээрээ өөрчилж, хүснээрээ зөрчиж чаддаг хүн байгаа юм аа. Тэгээ би хуульч аваад тэр үед нь хүн шинжтэй юу болчихваа гэд гайхаад бүр ингээд хуульч аваад ингээд явсан. Тэгээд тэгсэн чинь захид тухайн үед талигчийг өнгөрөхөд Гэрэл Бат гэдэг захирал байсан. Гэрэл Бат өөрийнхөө нэр дээр талигчийн нэрийг одоо гаргаад нөгөө нас орсон хүний гарын үсгийг дөөрөөгаад үйлдэл хийгээд тэгээд Бат самбуугийн нэр дээр шилжүүлэх гэсэн байгаа байхгүй юу? За гэтэл одоо Монгол улс чи эрх хүч нэг хуультай журамтай улс шүү дээ. Тэгээ улсын бүртгэгдэх ерхий газрынхан өөрсдийн гаргасан алдаагаа одоо хянаж үтсэн. Одоо бүхэл одоо улсын бүртгэгч тийм ээ одоо ахлах бүртгэгч тэр хүмүүс нь бүгдээрээ бүрэлдэхүүнээрээ хуралдаад болвол энэ Арвин цайдам гэдэг компани бол Монгол улсын хуулийн дараах зүйл залтуудыг маш ноцтойгоор зөрчиж одоо хуулийг ноцтой зөрчсөн байдлаар Шинэн самбуугийн Бат самбуугийн нэр дээр шилжсэн байна гэдгийг олж тогтоосон. Тэгээ үүнийг албан ёсны дүгнэлт дээрээ баталгаажуулсан. За ингээд хууль бусаар булаагдсан тэр Арвин цайдам гэдэг компани бүх хувьцааг хууль ёсны өмчлөгч болох Болор туяа гэдэг одоо хичээн нэрлөө буцаан шилжүүлж өгсөн. За улмаар бол одоо хууль бус одоо тийм ээ бичиг баримт бүрдүүлж бусдын гарын үсгийг одоо хуурамчаар зурх замаар одоо бусдын онц их хэмжээний хөрөнгө мөнгийг залин авахыг санаархлаа гэдэг үйлдэлийг нь шалган тогтоож одоо яллаж өгөөч гэж одоо Шинэн самбуугийн Бат самбууг шалгаж шийтгэж өгөөч гэдэг хүсэлтэй бол улсын бүртгэгдэх ерхий газраас Зүхбаатар дүүргийн цагдаагийн газарт хөргүүлсэн юм байна лээ. За гэтэл юу болсон гэж санана? Энд ч одоо ингээд хүний нас орсон хүний гар үсэг дөөрөөцсөн байгаа юм чи. Эрүү үсгэд өглөө яах вэ чи тэр өвдөг. Тэгээ би хохирогчоор надыг нэг өдөр дуудсан мөрдөн байцах газар. Ингээд бид ийм болсон байна. Ингээд танаа нөхрийн гарын үсгийг дөөр хуурамчаар ингээд нас орсон хүнийг дөөрөөгаад Гэрэл Бат зураад Бат самбуу дээр ингээд нийлээд ингээд өгцсөн байна. Ийм улсууд байна гэд. Биднэрт хариу өгөхгүй байгаад ингээд сунжруулж хэдэн сар байж ийснэ нэг өдөр хөөөлцөх хугацаа дууссан байна гэд хэргийг хаацсан. Гэхдээ бүр үнэхээр хэлэх үг олдохгүй байгаа зү. Нөгөө Шинэн самбуугийн Бат самбуу чинь эрүүгийн хэрэгээс бүр ял шийтгэлгүй мултраа зогсохгүй. Хөөөлцөх хугацаа дуусна гэдэг үндслээр шүү дээ. Бүр эрүүгийн хэрэгээс ял шийтгэлээс мултраа зогсохгүй бүр Баянгол дүүргийн иргэний эргийн хангас шатны шүүхэд энэ Арвин цайдам гэдэг компани болвол энэ Болор туяа гэдэг хүнд очих ёсгүй. Энэ бол миний нэр дээр очих ёстой юм а гэдэг одоо бүр нэхэмжлийг гаргаж одоо бэлэвсэрч үлдсэн одоо тэрхүү эмэгтэйд эр биран өргөжлүүлэн гаргасан байдгаа. Сайхан самбуугийн дүү Бат самбуу энэ одоо надыг шүүхэд өгсөн байсан. Тэгээ өөрийнхөө компани дээр гээд бүр ингээ улаан цай ингээ тэгээд өөрийгөө айгүй гоё нэрээр одоо нэрлээд ямар шудраг өмчлөгч Бат самбуу гэд өөртөө урд нь тийм цол ингээд өөртөө ингээ өгсчихсэн. Тэгээ ингээд энийг авчихсан бүр улаан цай бүр айгүй нийттэй. Тэгээ анхан шатны шүүх хурал болоод анхан шатны шүүх хурал бол Бат самбуугийн талд бол шийдэж өгсөн. Тэгээд энэ мөнгөтэй чадaltaа хүчтэй ийм хүмүүс ч бол одоо надыг бүр дээрлэхэд ингээд тэр шүүх өөрсдийнхээ талд шүүхийнхээ шийдвэрийг гаргуулчихж байгаа. Нилээ хэд хэдэн. Тэгээд шүүх хурал болж хахад Бат самбуу тэгээ өөрөө шүүх хуралдаа орохгүй. Өөрөө ерөөсөө орохгүй. Анхан шатанд ороогүй, давхын шүүхт ороогүй. Тэгээ ингээд шүүх хурал өөрсдийнх нь нэр дээр ингээд гаргуулад ингээд надыг ингээд дээрлэхэ гаргуулчихж байгаа улаан цай талигчийн нэр дээр өсөн юм л миний юмгэд нөгөө шүүгч нь авчир нөгөөд тэдний талд гаргацсан. Гэвч ирэх биш одоо Монгол улсын
шүүх засал чинь бас нүдтэй шүү дээ. Бас зөвийг харах, зөвийг ойлгох тунгаах оюун бодолтой. Ингээд бол нийслэлийн иргэний хэргийн давзаалдах шатны шүүх. За 2025 оны 10 дугаар сарын 27 оны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хянан хэлцээд энэ Аривын цайдам компани чинь болвол үнэхээр хууль ёсныхоо дагуу энэ геологч Батболдын бэлэвсэрч үлдсэн эхнэр түүний 2 хүүхэдт нь хууль ёсны дагуу өмчлөгдөх ёстой юм байна гэж үзсэн. За энэ ч дагуу Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэн шийдвэрийг бол хүчингү болгож ингэж шийдвэрлсэн. Харин яг үнэхээр шүүх чинь бас шудраг шийдэж өгсөн биднэрт. Тэгээ би энд нь бүр ингээд айгүйх баярлсан. Бүр балмагдаад бүр хэлэхгүй болтдгүй юм байлээ. Үнэхээр шудраг биднэрт шүүж өгсөн. За гэтэл энэ шийдвэр нь бол мэдээж хэрэг Шинэн самбуугийн Батсамбууд бол таалагдаагүй. За тэрээр үүнд нь маш ихээр тачаадан хорсохтой бол нөгөө бэлэвсэж үлдсэн ганц эмэгтэйг чинь элдвээр доромжсон. Тэр битгий элбэр ингээд бурхны оронд хэдийн одчихсон. Геологч бумын Батбол таксныг хүртэл маш муухайгаар доромжлон гутааж янз бүрээр хэлэх үйлдэлийг гаргасан байдгийн билээ. Надыг ишин шидээр доромжилж гин. Тэгээ манай нөхрийг бүр тэр байтугай миний нөхрийг архичин байсан өдр гэж яриад байгаа. Миний нөхөр чинь тийм яадаг алдцсан архичин хүн байвал энэ энэ талбай энэ бүгдийг хийж ингэж чадахгүй шүү дээ. Гэхдээ миний нөхрийг ингээд нас орсон хүнийг гүтгээд юмыг аваад ингээд доромжлоод тэгээ эхнэр хүүхэдтэй үлдээсэн тэр урдны цайдам нуурын хөрөн нүрсний ордыг тэр Батсамбуу эдэрт алдсан байгаа шүү дээ. Бод эдэр тэгээ тэрийг өгсөн юм чинь ганц үлдээсэн юм биднэрт өгөхгүй гэж ингэж дээрэмд чинь бидний бол дээрэмдэж авах гэж ингэж янз бүрийн арга хэрэглэж байгаа. Гарын үсгийн дөөрэ зурж гин тэгээд энэ хооронд бол маш олон арга хэрэглэж байна. За Наран туулын боос Сайхан самбуугийн төрсөн дүү Шинэн самбуугийн Батсамбуугийн хууль бус тийм ээ илт дээрэнгүү дарлан ойрхож байгаа хөвөлдөл нь одоо ч гэсэн дуусаагүй байгаа бөгөөд тэрээр улсын дээд шүүхэд хүртэл нэхэмжил гаргаад би наад Аривын цайдам гэдэг компани чинь бол заавал өөрийнхөө нэр дээр булааж авна гэж одоо ч гэсэн мөн дайрсаар л байгаа юм байна. Тэгээ үнэн зөв шийдэж өгөх байх гэж би дээд шүүхтэй би айгүй итгэж байгаа. Бүхэл бүтэн Монгол улсад байна да энэ ч арай ч юм улаан цай бохор заваа юм хийхгүй байлгүй гэж би бодож байгаа.